бид нар чинь бидний үед чинь нэр нь ажил хийгээд эхлэхээр зэрэгэл үйлдвэрчний авилын гишүүн болдог байсан үе. Тэгээд дөнгөж төгсөөд очихоор зэрэг их олон татвар авдаг шүү дээ. Би одоо анх төгсөж очичоод нөхөргөө татвар, хөөгдгөө татвар, үйлдвэрчний татвар, авилын татвар, моксын татвар гэж нэг тийм олон татварууд өгдөг. Тэгээд тэр дотроос хамгийн өгөөжтэй татвар нь бол үйлдвэрчний авилын татвар байсан. Тэгэл очоод үйлдвэрчний авилын гишүүн болоод ажиллаж байгаа үед яагаад чи үйлдвэрчний авилын тэргүүлэгч болоод Говьалтай аймагт одоо үйлдвэрчний авилын тэргүүлэгчээр олон жил ажиллаж исэн. Тэгээд Эрдэнэтэд ирээд байж хахад одоо Дүгрээ даргын үед аймгийн үйлдвэрчний авилын тэргүүлэгчээр бас ажиллаж исэн. Тэр үед одоо үйлдвэрчний авилын байгууллага тэргүүлэгч чинь их ажил хийдэг байсан. Одоо бүрэн бүсийн тэрээд бол үйлдвэрчний харьяа хой талд нь одоо хоёрч баашинг бид нар чи одоо ажлын бус цагаар сонгуульт ажилтнууд барьж ирсэн штэ. Тэгээд их тосолж барьж ирсэн. Одоо тэд нар маань ховд гараад явцсан. Тэгээд аймгийн үйлдвэрчний авилын тэргүүлэгч гэдэг чинь их үүрэгтэй албан байгууллагуудыг одоо дааж авч тэдний одоо ажилчдын хөдөлмөрийн хөлөөс ямар байна? Ажилчдын одоо аюулгүй орчин, эрүүл охой, хөдөлмөрийн одоо хамгааллын ховцоо сонор ер нь ямар байна ингээд бүгдийг нь одоо шалгаж, ойлгож туслан дэмжих одоо энэ үйл ажиллагааг бол үйлдвэрчний байгууллага маш их сайн явуулдаг байсан. Тэр үед л одоо би ажиллаж байсан. Тэгээд дараа нь ганаа даргын үед одоо бас байсан. Олон сайхан үйлдвэрчний аймагуудын одоо үйлдвэрчний хорон дарга нар хоорондоо танилцсан ийм одоо бөөнөрөө хүчээрээ ажиллаа хийдэг ийм одоо цаг үед бол үйлдвэрчний байгууллага маш эрч хүчтэй ажиллаж байхад би одоо тэр байгууллагын өөрийнхөө байгууллагын болон аймгийн үйлдвэрчний авилын тэргүүлэгччүүнээр ажиллаж үйлдвэрчний байгууллагын одоо үр шимийг ард түмэндээ түгээн дэлгэрүүлэх, ярих, ойлгуулах, бас одоо зарим газар нь арга хэмжээ хөөцлөх энэ одоо үйл ажиллагаанд бол оролцож ажиллаж байсан. Мөн одоо аймгийн захиргаанд ажиллаж байхдаа анх би хөдөлмөр нийгэм хангамжийн кэлтэст ажиллаж байсан. Энэ байгууллагынхаа үйлдвэрчний хорон дарга байж бидний чинь бас их ажиллаа сайн хийж яадаг шалгаж урамшуулдаг байсан. Энэ үед чинь одоо Оросын холбооны улс руу нөгөө тэргүүний хүмүүсээ аяллаар явуулдаг. Мөн аялалд одоо 2 удаа оролцож явж ялээ. Хүмүүсээ ахлаад авч явж ялээ. Тэгээд үйлдвэрчний байгууллагын сайхан шимийг бол хүртэж явсан. Зөндөл олон уулзаж учирч явдаг байлаа. Одоо тэр үеийн надтай хамт үйжсэн одоо цэцгээ маань юунд үйлдвэрчний байгууллагатай байн холбоотой явдаг юм шиг байна. Тэгээд хэвсний үйлдвэрийн одоо энэ ахуй үйлчилгээний орон сууцны үйлдвэрчний хорон дарга хийж байгаа энэ одоо бүх хүмүүсүүдтэй хамтран ажилладаг ийм одоо хамт олон сайхан хүмүүс байсан. Бид бүхний чинь одоо тэр үйлдвэрчний тэргүүлэгч ингээд ажиллаад байж хахад ер нь одоо нэг ажил болох юм бол шууд л дууддаг. Тэгэл яваад очдог. Тэгээд яваад очиод ажлын хажуугаар би ч одоо мэс заслын эмч завгүй ажиллаж байгаа үедээ үйлдвэрчний байгууллагын одоо ажлын төлөөл одоо тэр эмэгтэйчүүдийн байгууллагын гих мэтээр ингээл явдаг. Тэгээд надад хамгийн одоо их сайхан тодулдсан зүйл бол би бүр оюутан байхдаа үйлдвэрчний байгууллагын гишүүн болж орсон байгаа. Тэр үед чинь бас нэг 50 мөнгөний чөлөө татвар авдаг хөөхтүүд ордгоо байсан шүү дээ тэр үед. Тэгэхэд би бүр одоо би чинь техникумд 62 онд 7 дугаар анги төгсөөд техникумд яваад 65 онд 3 жил болоо төгссөн. Тэгэхэд би 63 онд үйлдвэрчний авилын гишүүн болсон байгаа байхгүй. Тэгэл одоо тэндээс ахуулаад төлөөл явдаг. Одоо надад тэр баталхнууд маань байдаг байхгүй. Тэгээд энэ нөгөө сүүлд нь ингээд хөдөлмөрийн дэвтэр мэтэр гэдэг яваал одоо нийгмийн даатгал төлдгөө байх чинь нэрээс ганц гэрч болж байгаа тэр бичиг баримт чинь үйлдвэрчний баталгаа байсан шүү дээ. Тэр маань оройсоо бас энэ насан туршийн одоо хүмүүст өгөөж өгсөн сайхан байгууллага байжээ гэдэг маш сайхан дурсамж надад байдаг шүү. Тэр одоо баталгааг тэр сайхан баталгааг өөртөлсөн үйлдвэрчний гишүүд бол ямар ч хэсэг хөдөлмөр тасраагүй шүү. Тэгж л бодоод байдаг.